Мөшгөгт сэтгүүлч нэвтрүүлгийн маань ээлжит дугаар эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид эрүү иргэний эрх зүйн шинжтэй хэрэгүүдийн мөрөөр мөшгсөн сэтгүүлчдэд тохиолдсон зарим бэрхшээл болон Тээвэр хөгжлийн банк, оюуны ундраа группийн эзэдтэй холбоотой асуудлаас хүндхийг зорилоо. Тиймээс нэвтрүүлгээ орогдлууд ба оюуны ундраагийн бодлон хэмээн нэрлэж байна. Анхаарлаа хандуулна. (1990-ад оноос хойш Монголд арилжааны олон банк хаалгаа нээсэн, бас хаалгаа хаасан. Хамгийн сүүлд хаалгаа барьж төрийн банкнд нэмэгдсэн Хадгаламж банк юм. Хадгаламж банкны эзэн асан Батхүү одоо авилга заллингийн хэрэгээр шалгагдаж байна. Тэгвэл Тээвэр хөгжлийн банкны хувьд мөн л бөөн бодлооны дундуур дэндун дээсэн дөрөөтэй явсаар өнөөдрийг хүрчээ. Энэ тухай манай сэтгүүлчид зөндөө бичсэн. Гэвч өнгөрсөн оны 7-8 дугаар саруудад тус банкны томоохон хувь нийлүүлэгч Швейцар улсын иргэн Армийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Новожило болон Армины Тээвэр хөгжлийн банкнд дах хувь эзэмшигч компанийг нь худалдаж авсан гэх оюуны ундраа группийн илэрхий хууль бус үйлдэлүүдийн талаар цоврал нийтлэл бичсэн сэтгүүлч Отгонбаяр өнөөдөр эрүүгийн хэрэгт ялт тулгагдах дээрээ тулаад явж байна. Гэхдээ сэтгүүлч Отгонбаяр нь би эрүүгийн хуулийн 111-ийн 2-т зааснаар буюу бусдыг үтгсэн ямар ч зүйл бичээгүй. Зөвхөн болж өнгөрсөн хууль бус явдлуудыг л таймлан уншигчдаа хүргэсэн. Ингэхдээ дурдсан баримт болгонд минь хууль хяналтын байгууллагаас анхаарал хандуулан үнэн зөв шалгаж шийдвэрлэлээсэ гэж цоврал нийтлэлээ олон нийтэд хүргэсэн гэлээ. Тэрээр оюуны ундраа компанитай холбоотой зарим хууль бус үйлдэлүүдийг шударгаар шалгуулахаар ерөнхийлөгч Элбэг Доржид ил захидал илгээж нийслэлийн прокурорт гомдол хүсэлтэд илгээжээ. Харин үүнийх нь хариуд дүүргийн 1-р прокуророос түүний гомдлын дагуу оюуны ундраагийн асуудлуудыг шалгахаар болсон байна. Ерөнхийлөгч Элбэг Дорж улс төр хууль хяналтын байгууллагын хүрээнд авилга, ашиг сонирхлын зөрчил ам бүхтэй оршсоор байгаа тухай нэг бус удаа өгүүлж шүүхийн шинтгэлийг тууштай хийхийг анхааруулж байгаа. Ийм ягаад шударгаас явахгүй юм гэхээр хууль хяналтын байгууллага, энэ цагдаагийн байгууллага, бусад энэ хүчний байгууллагууд байгаа хууль бусаа одоо янз бүрийн хэлбэр холбоо үүсгэсэн энэ хэлбэр холбоо тасах ёстой. Явж хууль өөрчлөлт гэж яриад явж хүнтэй холбогддог юм аа. Энэ хууль бус юмтай тэмцэн гэдэг бол амир өссөн тэмцэл байдаг юм шүү. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн манай хууль хяналтынхан арай хэтэрхий сул дорой ажиллаж байжээ. Одоо ч засал аваагүй хിവэрэл байгаа бололтой. Саяхан улсын ерөнхий прокурор Дорлогжавын сэтгүүлчидтэй уулзах үеэр Армийн Новожилов оюуны ундраа зэргийн талаар асуухад тэр ингэж хариулж байлаа. Энэ бол үндсэндээ хөрөнгөтэй хүмүүс хөрөнгөө булаацсан улсууд учраа олох болохоор хуулийн байгууллагыг буруутгаад явж байгаа. Энэ бол иргэний шүүхээр шийдэгчсэн байхгүй юу? Иргэний шүүхээр шийдэгчсэн хэрэг эрүүгийн журмаар хилцдэггүй. Тийм учраас прокурорын байгууллага энэ хэргийг нь энэ өмч хөрөнгийнхаа маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэгээд өгсөн, иргэний шүүхээр шийдчихсэн. Тэ. Тэр Новожил оргосон боссон гэд ярьдгээ. Оргосон хүнийг одоо тэр хүн оргосны төлөө прокурорыг цагдаад буруутгаад яхав оргоод явчихсан. Та бүхэн мэдж байгаа гадаадын хэд хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр нөгөө Чулуунбаттай холбогдох хэрэгтэй холбоотой Чаалмарс. Тэг хэд хэдэн гадаадын иргэд бол одоо ингээд өөрийнхөө паспортыг элчин сайдын ямаараа хэлүүлээд манай паспорт бол манай өмч юм аа. Манай иргэний одоо паспортыг буцааж өгөө. Тэгээд тэр эрүүгээ хэрэгээ та нар шалгахаараа шалгадгийн байгаа үзгээд ингээд иргэнийхээ паспортыг өгөөлөнгүүтээ ингээд гадагшаа гаргацдаг. Иймэрхүү хэрэгшээл бол биднэрт байна. Тээвэр хөгжлийн банкийг дээрэмтгэхээр улаарч байгаа оюуны ундраагийн Отгонбаяр түүний дүү Амар сайхан нарын бизнесийн зам мөр тэднийг хэн болохыг хэлээд өгнө. Өнөөдөр ах дүү хоёрын нэг нь Монгол Ардын намын хаяг дээр бүртгүүлж иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж, нөгөөх нь ардчилсан намын дарга ерөнхий сайдын зөвлөх бөгөөд эрчим хүчний зохицуулах хорооны дарга болоод таваргаж байна. Тэдний бизнесийн хар мөр
Ми-8 онгоцыг хулгайгаар дархан хил дагуулan оруулж ирж улсад шахаж мөнгийг нь авчхаад онгоцны жинхэнэ эзэнд нь хуучин патрол жип машин 2 ширхгийг өгч гол гаргаснаас эхэлдэг. Дараа нь Cityphone хэмээх гар утасны оператор компанийг Америкаас оруулж ирж цахилгаан холбооны 3 дахь том оператор компани болгоно гэж хөөргөн хамаг хөрөнгийг нь охин компаниудынхаа нэрээр шилжүүлэн дампууруулад өнөөх Америкийг юу ч үгүй хулигт нь нутаг буцаасан гэдэг. Мөн Багнуурын дулааны станцыг хувьчилж авахаар Оросын эрчим хүчний том компани МАТ-ийн нэрээр хуурамч тамга тэмдэг үйлдэн төрийн өмчийн хороотой гэрээ байгуулан дараа нь МАТ нь бултаж алга болсон түүхтэй. Мөн Peace Bridge зочид буудлыг нэгч мөнгө төлөхгүй хувьдаа авсан лам худалдааны төвийг бас дээрмийн аргаар авсан гэд олон үйлдэлүүд нь одоо ил болсон байна. Тэгвэл одоо Армин Новожилов оюуны ундраа 3-ын дунд хохирогч болоод яваа Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагч Инх тайвны ярианд анхаарлаа хандуулъя. Тээвэр хөгжлийн банк бол одоо байгуулагдсан 97 онд байгуулагдсан банк. Жинхэнэ бор зүрхээр явж байгаа юм банк, энэ банкыг бол анх Данзан Балжир гэдэг хүн, миний аав, миний ээж Батхүү гэдэг хүн, миний дүү Инх Төр гэдэг хүн. За энэ хүмүүс анх байгуулсан. Тэгээд тэрнээс хойш энэ хүмүүс маань одоо бас бурхан болцгоосон. Төв залгамжлалаар бид ингээд хариуцаад явж байгаа юм банк л да. Харамсалтай нь гадныхны гар хөл болсон хүмүүс, төрийн байгууллагад ажилладаг бусрамг шуналтай этгээдүүдийн оролцоотойгоор сүүлийн хэдэн жил банкны үйл ажиллагаа явуулахад төрөөс зохион байгуулалтаар саад хийж ирлээ. Энэ бол одоо манай нийгмийн эмгэнэл юм. За энэ ягаад төрөөс саад хийсэн бэ гэхдээ зэрэг гадаадын иргэн Новожилов Айрам гэдэг 2 хүн Тээвэр хөгжлийн банкнд их хэмжээний хохирол учруулсныг манай мөрдөн шалгагч мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод тэгээ Орос улбаны улсын иргэн Новожиловыг урьдчилсан хорих ганц удаагийн шоронд хорж байх хугацаанд нь зохион байгуулалттайгаар одоо хугацаанаас өмнө батлан даалтанд гаргаад хэлээр оргуулаа явуулсан. За энэ Новожилов гэдэг хүн бол Айрамны авчирсан өөрийнх нь хөлсний ажилтан. За Новожилов гэдэг хүн бол энэ мөнгийг би аваагүй. Энэ мөнгийг бол миний эзэн Айрам авч өөртөө бол би тэр хүний одоо үүрэг даалгаврыг биелүүлсэн. Өөрт нь байшин авд худалдаж авч өгөөд тэр байшинг нь банкнда буцаад түрээслээд бусад хувь нийлүүлэгчдийг хохироож зөвхөн Айрам хувьдаа их хэмжээний ашиг олсон. Түүнээс би завсараас нь юу ч идээгүй гэж Новожилов хэлдэг. Тэгэнгүүт энэ ажлыг бол манай төрийн өндөр албан тушаалтангуудын оролцоотойгоор Новожиловыг зохион байгуулалтаар оргуулдаг. За энэ талаар манай сэтгүүлчид бол маш тодорхой ярьдаг. Ягаад гэвэл зэрэг хугацаанаас өмнө батлан даалтанд гаргах асуудал бол төрийн албан тушаалтан прокурор л хийдэг, өөр хэн ч хийдэггүй. Энийг нэр бүхий прокурор хийсэн. Гэхдээ доод албан тушаалтын прокурор бол дээд прокуроруудын хяналтгүйгээр зөвшөөрлгүйгээр ийм хийж зүрхлэхгүй. За ингээд энэ хүн энэ хугацаанд хэлээр оргосон байдаг. Хэлээр оргоход бол мэдээж одоо онц ноцтой гэмт хэрэгтнийг хэлээр гаргаж болохгүй гэсэн одоо албан бичгүүд бүх одоо хэл хамгаалах газруудад олон удаа олгогдсон байсан. За энэ ягаад зохион байгуулалтаа гарсан бэхтэй зэрэг хэл дээр зогсож исэн харуулыг солиод хэл дээр байсан компьютерийн модемыг шатаагаад хэл дээр Новожиловыг очдог шүн дорндоос мотоциклтэй хүн хүлээж аваад тэгээд дорндын хэл дээр авчирсан үед нууцын албаны дарга нь Новожиловын зурагтай одоо хэлээр нэвтрүүлж болохгүй тэр баримтуудыг одоо гэртээ мартсан гэж байгаа. Тэгээ мартсан хүн дарга хэмжээ аваач ихтер авахгүй байгаа манай прокурорынхан. Энэ хэдэн онд болсон үйл явдал вэ? За энэ бол 10 оны 9 сарын 6-нд хэлээр гараа явцсан байдаг. За энэ тоонууд бас их учиртай. Ягаад ихтэй зэрэг Новожилов банкнаас хэмжээний мөнгийг гарын үсэг зурж аваад хуурамч хүчиг баримтаар аваад Айрамны даалгавраар Айрамд үйл хөдлөх хөрөнгө хөдөлж аваад тэгээд Айрам нь тэрийг буцааж Айрамны үйл хөдлөх хөрөнгийг буцааж банкнда түрээслээд мөн одоо тэр хэмжээний ашгийг
Айрманд аваад өгсөн байт. За дундаас нь бол Новожил юу ч хийдэггүй, юу ч ашиглаагүй. Зөвхөн энийг бол Айрман ашигласан байдаг. Тэгээ Айрманыг холбогдуулан шалгахтай зэрэг шалгах шаардлагагүй гэдэг бичгийг цагдаа хийж өгсөн байт. За тэр цагдаа тэр бичгийг хийж өгсөн өдөр худалдаа авах гэрээ 3 дахь этгээдэд үзүүлэх шаардлагагүй маш нууцын зэрэгэлтэй гэрээг Айрман оюуны ундраа компанид хийгээд тэр нууц алдсан этгээдүүдэд одоо хатуу хариуцлага хүлээлгэх ийм одоо гэрээ хийцэн байдаг. Тэгээ нууц гэрээнд тэр оролцсон хүн болгонтой бас нууцын гэрээ хийцэн. Гэтэл банк бол тэгж нууцын гэрээ хийх шаардлагагүй байгууллага. Хуулиар бол банкны эзэдийн одоо хувь эзэмшил, бусдад шилжихтэй бол нийтэд ил тод Монгол банкны хараа хяналтын дор харилцагч хадгаламж эзэмшигчдийн нүдэн дээр болж явах ёстой процесс. Ингээ хуульчилж өгсөн. Тэгэхээр энийг нууцаар хийцэн байна. Энийг шалгаач гэхээр прокурор огт шалгахгүй. Доод шатны прокурорууд бол бид нар хоолгүй болно. Бид баларна гэж дээш нь доош нь шидэд байдаг. За ингэхлээр зэрэг энэ их том хэмжээний албан тушаалтнуудын зохион байгуулалтаа том хэмжээний гэмт хэрэг юмаа гэд. За энийг бол манай үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шалгаа наадахыгаа гэж хэлээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл холбогдох байгууллагууд руу албан тоод явуулсан байдаг. За энийг хавд дарчихтыг. Монгол улсын ерөнхийлөгч 3-4 удаа энийг наадахаа шалгаа энэ дархан хэл тоглоомын газар биш. Банк санхүүгийн байгууллага гэдэг бол манай улсын голт зүрх болсон эдийн засгийн одоо мөнгө урсдаг байгууллага. Тийм учраас энэ байгууллага ингэж хараа хяналтгүй байж болохгүй. Тэгээ энийг одоо шалга буруутай эднийг учрын ноол гэдэг. За энийг одоо 4 жил болж байна. 43 гарын удаа нааш цаасаа бичиг цаас шийдсэн. Одоо энд бол хэдэн хавтас цааснууд бол бичээд байдаг. Хэн ч энэ асуудлыг шийддэггүй. Энэ бол зөвхөн нэг Айрман Инхтайван гэдэг хоёр хүний маргаан огт биш. Энэ бол Монгол улсын иргэний эрүүгийн захиргааны бүх шатны шүүхийн шийдвэр нь гарцсан. Энэ шийдвэрээр бол компани болон банкны тухай хуулиудыг маш их ноцтой зөрчсөн байна. Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг ноцтой зөрчсөнийг шүүхийн байгууллагууд эцэслэн тогтооцсон. Хууль зөрчсөн үйлдэл. За хууль зөрчсөн үйлдлийг хийж байгаа. Хууль зөрчсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох гэхээр хууль байдгүй. Энэ худалдаа авах гэрээг 10 оны 4 сарын 2-нд хийсэн байдаг. 4 оны 10 сарын 2-нд хийхдээ 4 сарын 2-нд хийхдээ Айрман энэ мөнгийг 2 хувааж аавна гэж хийсэн байдгийг. Хувьцааг. За гарын үсэг зурсан өдөр тэрбум 712 сая төгрөгийг худалдах авах гэрээнд гарын үсэг зурсан өдөр аавна гэсэн байдгийг. За тэгээд гарын үсэг зурсан өдөр авж яж гарын үсэг зурна гэж. Тэглээ зэрэг тийм мөнгө аваагүй шүүхийн шатанд тогтоогдсон байдаг. Оюуны ундраас Айрманы данс руу шилжих хэрэгтэй гэж байна. Тэ, авах ёстой. За тэглээ зэрэг нийслэлийн шүүхийн шүүгч Сонинбаяр одоо дээд шүүхийн шүүгч тухайн үед одоо 11 оны 6 сарын 22-ны өдөр одоо нотлох баримт гаргуулахаар ханддыг. За энэ одоо тэрбум 722 сая төгрөг. 10 оны 8 сарын 31-ний өдөр 2 миллиард 568 сая төгрөгүүдийг тус өгөлцөж авалцаад энэ худалдаа авах гэрээг Айрман оюуны ундраар хийлдсэн байна. За энэ нотлох баримтуудыг гаргаж ир. За татвар төлсөн байх ёстой. Татврын байгууллагаас одоо энэ 300 сая төгрөгийн татвар төлсөн баримт таана гэж. За ингээд энэ нэхэгдээд эрэхтэй зэрэг гаргаж өгч чаддаггүй. Байдаггүй. Байхгүй. Ерөөсө мөнгө тухайн үед ямар асуудал байдгүй гэхээр оюуны ундраа компани бол ерөөсө хасах баланстай. Тэгээд оюуны ундраа компани бол тухайн яг тэр үед бол оюуны ундраа компаниг шүүхэн шийдвэрээр 2 тэрбум төгрөгийг төлүүлэх гээд хайгаад олдохгүй. Яагаад гэвэл зэрэг Анод банк бол оюуны ундраа компани зээлээ төлөөгүй учраас одоо 10 том зээлдэгч зээлийн хугацаанд нь төлөөгүй учраас Анод банк одоо төлбөрийн чадваргүй болж дампуурсан. Тэгээ эрх хүлээн авагч нь оюуны ундраа компаниг хайгаад явж итэл Тээвэр хөгжлийн банкны хувьцааг худалдаж авсан гэсэн сонин дээр материал гараад ирэнгүүт нь
Гэхдээ тэр мөнгө байгаа бол тэр мөнгөийг бид авах хэрэгтэй, энэ өрөнд авах хэрэгтэй гэд хайтал тэр мөнгө байдгүй. За энэ татвараар бол за энэ айл ийм мөнгөтэй байж юу гэдэг инхлээр татварын тухайн үеийн татварын балансан дээр тухайн үеийн одоо хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байж байгаа тэдний одоо компани бол 280 сая төгрөгийн дөрмийн сантай өөр нэмэгдсэн хасагдсан юм байхгүй, татвар төлсөн юм байхгүй, мөнгө орлого байхгүй ийм компани байж идэг. За энэ бол шатхуун түгээгүүрийн станц ажилуулдаг гэсэн нэг гишүүнтэй шатхуун түгээгүүрийн станц ганцхан станцтай гэсэн ийм компани бэрх гэрчлэгээ гараад ирдэг. За тэгэхээр зэрэг шүүх шаардаад шүүхэд гаргаж өгөх юм байдгүй. Айрамныг шаарддаг, айрамд мөнгө байдгүй. Инфраструктур компани ерөөсөө орлого байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компани, айрамны компани. Оюуны ундраа компанид мөнгө байдгүй. За тэгэхээр зэрэг шүүгч Сонинбаяр Монголын санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагууд руу ханддээ. Энэ гэрээнд заасан Швейцарын одоо Credit Suisse банкнд дах тэр дансанд хуульч Маркусын одоо төлөөлөгч төлөөсөн энэ одоо дансанд хийнэ гэдэг. Энэ дансны дагуу одоо мөнгө Монголоос гарч орж юу гэдэг ингэдэг. Тэгээ энэ дээр арилжааны бүх банкуд Монголын одоо арилжааны 17 банкаас шүүх бол одоо бүрэн эрхийнхаа дагуу шүүхийн одоо шинжээч томилж